За Монголын YouTube салбар. Монголын YouTube салбар сүүлийн хэдэн жил бол үнэхээр галзуу өрсөлдөөнтэй байгаа тийм ээ. За тэгээ өнөөдрийн бичлэгээр би яг юу хийж гэнэ вэ гэхлээр би өөрөө үздэг YouTube-руудээ tier list-ээр ч гисэн. За тэгээ хэдүүлээ tier list-аа харах юм бол шилдэг гэж байгаа. Шилдэг гэдэг нь одоо бүр нэлээд өөр төвшөнтэй. Хамгийн байж болох дээд төвшний Монгол YouTube-рууд гэсэн үг. За тэгээ дараагаар нь болохоор дээд төвшин, дунд төвшин, доод төвшин, суг төвшин. За миний үздэг YouTube-рууд гэх юм бол MVZ байна, Түшиг ах байна, Хончлог байна, Төмөө байна, Санос байна. За гэх мэтчлээ ерөнхийдөө ийм YouTube-рууд маань байгаа. За тэгээд хамгийн эхлээд өөрийгөө ранклие гэж бодлоо л тоо. За би бол edit medit quality те одоо чанарын төвшөнд бол өөрийгөө дунд төвшин тавина. За яг доод төвшин биш юм байна. За дунд төвшин юм байна. За дунд төвшин заяа. Гэхдээ дундын нэлээд доорлох хэвээр нэг иймэрхүү авцаа те. За дараагийн ранклах ютубер маань бол MVZ байна. За MVZ бол дээд төвшин рүү орно. Яг тэгвэл чанарын хувьд бол надаас илүү чанартай гэж боддtiin заяа. За ерөнхийдөө ютуб руу ингээ ороод арах юм бол 93 бичлэг хийсэн байна. 93 бичлэг хийгээд 477 мянган subscribe. За тэгээ ингээ бичлэгүүдийг харах юм бол thumbnail-ийн хийгдсэн байдал бол надад маш их таалагдж байгаа. Энэ дээр маш олон зүйлсийг бид нэр ойлгож харж олно. Юуны талаар гаргаж байгааг нь ч ойлгож харж олно. Тэгээ үзэлтүүд нь бол аимшигтэй өндөр байгаа. Тийм болохоор яаж жодсон миний бодлоор ютубер tier list-д маань бол дээд төвшөнд орох байхаа MVZ бол. За манай дараагийн ютубер бол Түшиг ах байна. Чанараа яг нэг шугамд бол маш сайн барьж авч чаддаг гэж би боддیں۔ Нэг сая subscribe-тай хүний дээд төвшөнд оруулна гэж байх уу? Байхгүй шилдэгүүдийн нэг. За Хончил авга. За Хончил авгатай бол би бол уулзсан. За тэгээ Хончил авга бол доод төвшин рүү орноо. Гэхдээ Хончил авгааг доод төвшин рүү оруулах юм бол би өөрөө бараг суг төвшөнд орчиж байгаа юм шүү. Би суг төвшөнд орчлоо. За Хончил авгаатай бол би уулзсан. За тэгээ энэ дээл мэйл өмсөж байгаа контентуудын thumbnail энтрийг нь харуул ер нь надынхаас жоохон илүү юм байна. Ер нь надынхаас илүү юм байна. За тэгээ энэ бүхнийг бүр зөвөр утсан дээр хийдэг. Би бол бөө юм болж компьютер дээр хийдэг. Тэгсэн чинь Хончил авгааг утсан дээр хийж байгаа мөртлөө надаас илүү хийгээд идэв нас. За дараагийн ютубер маань бол Төмөө байна. Төмөөг бол нэлээ үздэг шүү. Яа нэлээ үздэг вэ гэхэлэр жоох сонирхолтой. Бичлүүд нь амар сонирхолтой. Харин надад нэг анзааралтай зүйл нь болохоор яг ингээд тэ үзэлт авах гэж, хандлт авах гэж хийсэн бичлэгнүүд эсвэл өөрийнхөө хүслээр хийсэн бичлэгнүүд нь амар ялгагддаг. Жишээлбэл одоо миний бодлоор яг энэ thumbnail-ууд дээр ийм царай оруулсан байгаа даа шүү дээ. Эднэр бол хандлт авах зорилтоор ийм thumbnail хийж байгаа. Энийг бол өөрөө айгуу дуртай хийсэн бах. Эднэр болохоор хандлтын төлөө хийсэн бах. Ялгаа нь тийм гэж боддتي. Буруу ч гэж магадгүй л те. Гэхдээ контентын чанарын хувьд бол сайн шүү, дээд төвшин. Зүгээр л ярих юмгүй шууд дээд төвшин рүү орвол. За энэ ютубер болохоор Санос байна. Саносыг мэдэх нэг нь мэднэ, мэдэхгүй нэг нь мэдэхгүй байх. За мэдэхгүй хүмүүст нь товчхоноор тайлбарлах юм болов л нь штэ. Надтай адилхан аним тал руу бас их чиглэсэн ютуб гэх юм. За Саносын хувьд бол хаяа нэг сонир бичлэг гэдэг юм аа. Тэгээд миний бичлэгэн дээр амар хутга комментүүд бичдэг. Жохон муухай. Тэг болохоор суг төвшрөл чи надаас суг муухай те. За мё ах байна. Мё ах бол халаас шүү дээ. Бас халаас. Би мё ахыг бүр 8000 сабтай ахсан л үзсэн. 8000 сабтай ахт нь бол үзсэн. Тэгээ өнөөдрийн төвшинг нь харах юм бол бүр дээд төвшин. Шууд энэ хоёр уурд орно. Мё ахын нэг онцлог нь болохоор ганц channel дээр төвлөрөх биш, олон channel амжилттайгаар хөгжүүлдэг. Миний хардаг зүйл бол тэр юм. Одоо энэ Mio react-ийг хараа л та. 131 мянган subscriber. Mio live-наар 136 мянган subscriber. Бүр ихнэрийнх нь хүртэл 20 мянган subscriber төгч ингээл бод. Энэ бол маш гайхалтай үзүүлэлт. За тэгээ Mio CS2 гэдэг бүр зөвхөн counter дээр чиглэсэн контент хийж байгаа мөртлөө 55 мянган subscriber байна. За тэгээд үндсэн channel нь бол мэдээж 237 мянган subscriber. Mio Gossip нь одоо 10,000 руу төгсөл байгаа юм байна. Mio 2 нь болохоор 3,000-тай Mio Clips гэдэг. Тэгээ дахиад нэг channel нээж байгаа юм шиг байлээ. Яа ингээд тоглоом, gameplay 18-аас доош насныхан зориулсан нэг тиймэрхүү channel нээж байгаа юм шиг байл. Тэгээ stream юм үзээд YouTube-ийн бичлэгийг хүртэл харалтаа нэлээд идэвхтэй байгаа хөөхгүй. Зүгээр 3 4 5 6 2 гэл. Ер нь бол идэх маш өндөр.
хөгжүүлэлтийн одоо анхаарч байгаа хөгжүүлэлтэнд яаж тоглож ийн те. Өндөр. За окей яах вэ наа. Бичлэгнүүдийг бол үзэхгүй байгаа заяа. Энэ бичлэгнүүдийг бол би ерөөсөө үздэггүй гэх юм уу? Харин одоо жишээлбэл танилцуулга ревю бичлэгүүдийг бол нэлээд үздэг. Starlink минь одоо нэг иймэрхүү бичлэгүүдийг нь бол нэлээд үздэг. За тэгээд би өөрөө яг компьютер тек талдаа бас жоохон сонирхолтой болохоор К ахын энэ контентууд бол Монголд бол дутагдж байгаа контент. Ийм контентууд бол ийм гоё сайн өндөр түвшинд бол хийдэг хүмүүс цөөхөн. Тийм болохоор үнэхээр дуртай. Уусаа шилдэг шүү дээ. Та нар бүгдээрээ хилүүлэлтүү мэдж байгаа байлгүй дээ. Шилдэгдээ орно. Дөргийнх нь болохоор Red Burger байна. Red Burger ах вэ штэ. Ингээд гомм иддэг хүн байсан заяа. Би яг гомм иддэг бичлэг үдчихэд ингээд арааны шүсгөө яжаад ингээд ёо ямар гоё гомм идэт байна. Гомм идэх юмсан гэж бодтол авчихжсэн заяа. Тэгээд ийм аим шиг өгүүлэг уншаад нэг тийм чанал хийдэг байжснаа сүүл рүүгээ ингээд кино урлаг тал руу амар чиглэл явчихсан. Тэр нь ч бас өөрт нь нэлээд зөксөн. Айгуу гоё сонголт байсан, айгуу том алхам байсан гэж би бол хэлнэ. Дээд түвшин. За дараагийнх нь бол мөнхлөө ах байна. За тэгээ мөнхлөө ахын бичлэгний яг нэг амар гоё онцлог байна. Надад хамгийн их таалагддаг. Надад хамгийн их таалагдсан тэр онцлог нь болохоор thumbnail. Thumbnail-уудыг хийж байгаа байдал надад амар таалагддаг. Иймэрхүү thumbnail-ууд нь бол жоохон залхуу харагдаж байгаа сте. Зүгээр л киноныхын зураг нь яваад байгаа сте. Эднэр нь болохоор энэ цагаан текст орж иж байгаа нь гоё донжтой. Сүүлийн хэдэн thumbnail-ууд нь бол бүр сайжирсан гэж бодож байна. Одоо жишээлбэл сул дорой баатрийн эргээ ирэлт. Энийний thumbnail бол надад амар таалагддаг байгаа. Тэ. Уртлын 2 дүрийг нь урагшаа гаргаж ирээд хойно текст нэр болцсон. Айгуу гоё л харагдаад байгаа л да. Тэгээ өнгө хийцийн хувьд бас гоё тайлбарлаж байгаа ч гэсэн тодорхой хэмжээнд бол маш сайн тайлбарладаг гэж бодож байна. Гэхдээ дээд төвшин рүү хийж чадахгүй нэ уучлаарай. Дунд төвшин. За дараагийнх нь болохоор Lime Hub. Lime Hub-ыг би бол жишээлбэл одоо манва solo leveling-аар нь олж мэдсэн. Invincible 1 гэд энэ бас их таалагдсан заяа. Би өөрөө Invincible дуртай. Контентын хийв маяг бол Монголд бол нэлээд өөр төвшин шүү. Нэлээд юу гэмтэй official албан ёсны санагддаг. Дээшээ хиймээр байгаа ч гэсэн манай дөрвийн төвшөнд бол арай биш баха. Гол нь тууштай байдал дээр жоохон алдагдаад байгаа юм болов. За тэгтээ тэгээд хувийн асуудлууд ч гэсэн зөндөл байгаа илүү дээ. Завгүй ч юм уу те. Контент бүтээгчтэй хамгийн том асуудал бол нэгт бол цалин. Хоёрт нь болохоор зав заг. Цалин нь их байх юм бол зав нь гараал ирнэ. Нэр шүү. Дараагийн channel бол Chapteli бас их дуртай. Би ихтэй ранклах юм бол энийг нэлээд урд оруулаа. Chapteli-г хамгийн их дуртай. Chapteli-гийн хийж байгаа бичлэгнүүд нь бол үзүүштэй. Бас тайлбарлаж байгаа нь ч гэсэн аяйгуу гоё. Яг ярианы өнгө айсан амар таалагдаад байна надаа. Дааш би яг тэгж ярьдаг болохоор үзэхлээр бас сонсоод яаж ингэж гоё ярьдаг болох вэ гэж готарч бодд юм да. За дараагийн channel бол Oppo-ыг бид нэр дунд төвшингийн дээр оруулчих. Oppo-ыг бол үздэг заяа. Үнэхээр сонирхолтой юмнууд бас хийдیں۔ Санаанууд нь бол гоё. Үнэхээр л бас сэтгцэн юмнууд байдаг. Жишээлбэл манай 100 хаан чипс задалдаг бичлэг байна. 100 наагад эзэн ч юм бэлүү гэдэг бичлэг байна. Монгол TikTok гэдэг бичлэг байна. Иймэрхүү бичлэгүүд нь бол надад амар таалагддаг. Учир нь бас иймэрхүү контент Монгол бол дутж байгаа. Дараагийн ютубер болохоор Мөнхчин Жини байна. Мөнхчин Жинигийн надад таалагддаг зүйл нь болохоор одоо бичлэгүүд нь болохоор ийм capsule hotel motel-тэй нэг ийм сонирхолтой зүйлсүүд нь бол таалагддаг. Гэхдээ би энэ юм мэдж байгааг нь бол үздэг л дээ. Эдгээр нь гэхдээ хамгийн хандлт авдаг бичлэгүүд нь юм шиг байна. Гэхдээ би энийг үздэг. Дараагийн ютубер бол Цэлмэг vlog байна. Би шууд дээд түвшнэр оруулнаа. Яагаад гэвэл ах бүр нэг чаналаа алдсан. Өмнө нь нэг чаналтай байсан. Гэтэ тэрийг харамсалтай нь алдсан.
юунаас болсон гэлээ copyright strike ч л нэг тиймэрхүү юмнаас болж channel алдсан. Тэгээ дахиад channel нээсэн чи үзэлтүүдийг хардаа. Йоо, ийм амар comeback хийж буцаж гарч ирэн гэдэг бол гайхалтай. Үнэхээр гайхалтай. За дараагийн ютубер маань бол Идэрбат Аруунаваа. Эдийн засаг болон улс төрийн талаар нэлээд ярьдаг. Тэгээд би бас яг тиймэрхүү зүйл дээр хаяа ингээ анхаарай те. Энэ талаараа илүүсээ мэддэг болъё гэхлээр чаддаг. Гэхдээ Идэрбат ахын ярьж байгааг нь сонсхолоор бол ойлгоод идэв шүү. За дараагийн ютубер CTS ах вэ. CTS ахыг ийшээ оруулчөө. Гэтэ сүүлийн үед амар идэвхтэй болцсон. За CTS ахыг бол нэг 100-ийн хайраас авахулж үзэж эхэлсэн би. 100-ийн хайр нэг эсвэл амар од болсон. Next we have кино задлан. Yeah. Кино задлан авах бол шилдэгт орно. Тайлбарлаж байгаа нь хоолойны үн guys. So good. I say so good. Тэгээд яг YouTube-ыг ойлгох ойлголтоор бол Монголд хамгийн шилдэг нь байж магадгүй. Байж магадгүй ч баг Монголд хамгийн шилдэг нь YouTube-ыг аналитик те YouTube-ийн алгоритм гэдэг зүйлийг ойлгосон хүмүүс дундаа бол кино задлан нэлээд өндөр түвшинд, нэлээд өөр түвшинд. За тэгээд Шаймэл байна. Шаймэлийг би дунд түвшин, доод түвшин рүү доод түвшин рүү хийж болохгүй юм байна. Дунд түвшин л юм байна. Яагаад доод дундын хооронд байгаад байгаа вэ гэхлээр идэх. YouTube идэх. Миний ойлгож байгаараа штэ. Шаймэл болохоор яг ютубер болох зорилготой хүн бол биш. Жүжигчин болох зорилготой. Ютубер гэдэг зүйл нь бол сонирхол нь, тий? Хобби. Одоо би сакс тоглох сонирхолтой. Тий? YouTube хийгээгүй байхдаа би сакс тоглодог. Яг тэрнтэй адилхан гэж бодож байна. Яг баталгаатай мэдж байгаа юм бол байхгүй шүү заяа. Зүгээр л миний бодол. За тэгээд амаржин явах байна. Амаржин явах бол дунд төвшин рүү орно. Дараагийн ютубер маань бол Чами байна. Чами бол шууд шилдэг рүү орно. Яагаад вэ гэвэл одоо яг энэ хийсэн контентэндээ бас зарцуулж байгаа хичээл зүтгэл нь аимшигтай. Яг л тий би ютубер гэсэн хүн шиг контент хийж байгаа байхгүй. Одоо сүүлд гаргасан бид Монгол гэр барьж чадах уу гэд энэ бичлэг бол үнэхээр гайхалтай бичлэг байсан. Тэгээ миний хувьд бас энэ цагаан сар спешиал контент бол үнэхээр гайхалтай контент. Тэгм болохоор Чами шилдэг рүү орж байна. Ажилгүй төмс Сандава production. Би энийг амар үздэг. Амар сүн. Очир итгэлэг. Энэ ингээд дуу оруулж байгаа хүүхэд нь өөрөө энэ анимашн хийдэг бол бүр гал. Даа жалуу болцсон. Тэгээ үзэлтийн аралтаа 1.4 сая жигш. Энэ яг Монгол brain rot аха. Миний плюс 30. Жаахан хүүхэд байна уу, том хүүхэд байна уу? Яг ямар хүн байгааг нь үнэхээр хэлж мэдэхгүй байна. Гэхдээ үнэхээр дажгүй давгүй шүү. Тахтай доод төвшөнд оруулчаа. Окей, гэрмикс ах. Шилдэг. За, месмеризм бол бас шилд төвшөнд орно. Яагаад гэдэг нь мэдээж ойлгомжтой контентын чанар. Контентыг хийж байгаа хэв маяг. Уран уурхай байдал. За ингээд бичлэгүүдийг харах юм бол их олон талын урсгалтай бичлэг хийж болдог гэх юм уу? Кино хийжсэн шүү дээ. Тэгээд ганц кино хийж байгаа бүр 2-3 хийсэн. За тэгээд энэ контент амар том спешиал контент байдаг. Манай Монголын хамгийн яг манай Монгол YouTube-ийн оргил шүү дээ. YouTube champ. Өөрт өмнө хизээч юм байдаг ус. Месмеризм гаргаж ирсэн. Тийм болохоор угаасаа шилдэгтэй орно месмеризм. За энэ ютуберуудыг би үздэг гэж ойлгож байна. Яг энэ дээр байгаа ютуберуудыг л би ер нь бол нэлээд их хвчлэн үздэг. Бусдуудын сонирхож л хардаг төдий. Өнөөдрийн бичлэгээр хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлэх нь зөв юм байна. Тэгээд дараагийнхаа сонирхолтой бичлэгээр уулзтал түр баяртай. Бэж. Яваагүй хүмүүст нь хандаж хэлгээд штэ. Instagram ороод фоллоу хийчихгүй дөө те. Instagram дээр 1000 follower өрөх гэж хийж байгаа байхгүй. Тийм бол Instagram-ыг фоллоу дээрээ баярлалаа.